Сайн байцгаана уу? Зээлийн наасны англи солих бүлгийг ерхийг зааврыг хүргэж байна. Зээлийн наасны төлбөрийн үеийн дагуу төлөлт хийгээгүй тохиолдолд тухайн данс маань хугацаа илрэлттэй болно. Энэхүү хугацаа илэрсэн хоногоос хамаарч гараар болон автоматар дансны ангиллыг солих боломжтой. Гараар англи шилжүүлэхдээ гүйлгээний цогноо шилжүүлнэ, харин автоматар англи шилжүүлэх бол өдөр өндөрлөх үед дансны англи солих гүйлгээ хийгдэнэ. Гараар англи шилжүүлэхдээ зээл модулын дансны чагсаалтаас англи шилжүүлэх дансаа сонгоно. Дансны дэлгэрэнгүй англи хэсгийг дэлгэж, хугацаанаас хамаарсан англи салбарын ард байрлах англи шилжүүлэх тогтвор дээр дарна. Англи солих дэлгэцээнд шинэ ангиллыг сонгоод гүйлгээний утга оруулах. Ийм тогтвор дарснаар англи маань амжилттай шилжинэ. Гараар англи шилжүүлэх гүйлгийг гүйлгээ модулаас хийх боломжтой. Гүйлгээ модулын англи солих дэлгэцийг дуудаж, гүйлгээний төрлөөр зээл гэж сонгоно. Дансны дугаар дээр англи солих дансаа сонгоно. Шинэ англи хэсэгт тохирох ангиллыг сонгоод гүйлгээ хийнэ. Автоматар англи шилжүүлэх. Автоматар англи шилжүүлэхийн тулд дараах тохиргоонуудыг хийсэн байх шаардлагатай. Нэгдүгээрт зээл ангилалт цэцээр орж, зээлийн хугацаа илрэлтийн хоногоос хамаарч аль ангилалт байхыг тохируулна. Хоёрдугаарт зээлийн данс англи шилжихдээ бүтээгдэхүүний тохиргоог дагна. Зээлийн бүтээгдэхүүний үндсэн тохиргоо тав дээр англи шилжилтийг авт гэж сонгоно. Үрийн хоногоор болон томьёогоор англи шилжүүлэх боломжтой. Үрийн хоногоор үед дараах сонголтуудаас аль нэгийг сонгож тохируулна. Аль нэг үрийн хоног гэж сонгосон үед үндсэн зээлийн үр болон үндсэн хүний аль төрүүлж үүснээс хугацаа илрэлтийн хоногийг тооцно. Зөвхөн үндсэн зээлийн үрийн хоног гэж сонгосон тохиолдолд үндсэн хүний үр өссөн хоног англи шилжиж тооцогдохгүй. Харин зөвхөн хүний үрийн хоног гэж сонгосон тохиолдолд үндсэн хүний үр өссөн хугацаанаас хойш хугацаа илрэлтийн хоногийг тооцно. Өөрөөр хэлбэл үндсэн зээлийн үр өссөн хоног англи шилжүүлэхэд тооцогдохгүй гэсэн үг. Эдгээр аргуудаас гадна томьёогоор тохируулах боломжтой. Жишээлбэл хувь хүн бол хугацаа илрэлтийн хоног 15 хүртэл хэвийн, байгууллага бол 30 хоног хүртэл англи нь хэвийн байна гэж тохируулахад томьёогоор гэж сонгоод урьдчилж бэлдсэн томьёог ашиглана. Томьёоны бүртгэл нь зээл модулын англи шилжүүлэх томьёоны чагсаалтад бүртгэгдсэн байх шаардлагатай. 3-дугаарт өдөр өндөрлөхөд зээлийн англи шилжих алхам ажилласнаар англи шилжилт маань автоматар хийгдэнэ. Тиймээс өдөр өндөрлөлтийн алхам дээр зээлийн англи солих алхам байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Англи солих гүйлгээ хийхэд хуучин ангиллын балансаас шинэ ангиллын баланс руу шилжүүлэх гүйлгээ гарна. Жишээ нь хэвийн ангиллаас анхаарал хандуулах ангилал руу шилжүүлж байгаа бол дебиталд анхаарал хандуулах зээл өснө, кредитээр хэвийн зээл буурна. Мөн анхаарал хандуулах зээлийн хүний авлага өснө, кредитээр хэвийн зээлийн хүний авлага буурахны. Анхаарал хандуулсанд баярлалаа. Танд амжилт хүсье.